За бид та бүхэндээ чимээгүй цагийн талаар цуврал сургаалаа хөргөж байгаа билээ. Эхний хичээлээр бид хамтдаа чимээгүй цаг гэж яг чухам юу хэлэх вэ? За Христэд итгэж хүмүүс бидний хувьд яагаад чимээгүй цагийг хийх ёстой юм бэ? За мөн яаж буюу хэрхэн чимээгүй цаг хийх вэ гэдэг талаар хуваалцсан. За харин өнгөрсөн хичээлдэр бид чимээгүй цаг болвол хүлээлт юм а гэдэг талаар ярьсан байна. Яг л нээлттэй Библи буюу Бурхны үгийн өмнө очиод залбиралтайгаар Бурхныг өөрийг нь хүсэн хүлээх энэ цаг болвол чимээгүй цаг юм а. Энэ чимээгүй цагаа дамжуулан Бурхан бидэн дээр ирдэг, бидэнтэй уулздаг, бидэнд үгээ хэлдэг, бидэнд өөрийгөө илэрхийлдэг. Үнэхээр өөрөөр хэлбэл Бурхантай уулздаг энэ онцгой нандин цаг байгаа юм. Тийм учраас бид чимээгүй цагийг хүлээлт буюу Бурхныг хүсэн хүлээх тэр онцгой цаг гэж ярилцсан байна. За харин өнөөдрийн хичээлдэр бид хамтдаа өргөждүүлэн чимээгүй цаг гэдэг бол ухаарл юм а гэдэг талаар ярих гэж байна. Тийм ээ. Эзэнтэй уулзахын цаг бол яахын аргагүй ухаарлын цаг байна. За Дуулал номын 119-ийн 130 дугаар ишлэлдэр ийм үг байдаг. Таны үгсийн тунхаглал гэгэрүүлж гинэн хүмүүст ухаарлыг хайрладаг гэж. Тэгэхээр Бурхны үгнээс бидний амьдралд жинхэнэ гэрэл гэгээ буюу жинхэнэ гэгэрэл ирдэг. За нөгөө талаас Бурхны үг бидэнд ухаарлыг өгдөг. Тэгэхээр ухаарл Бурхны үгнээс ирдэг байх нь байна, тийм үү? За тэгэхээр Библи гэдэг бол мэдээж Бурхны үг, нөгөө талаас Библи бол Бурхны өөрөө тийм Бурхан өөрөө хүндрэлтэнд өөрийгөө илэрхийлсэн илчлэлт байгаа. Бурхан өөрийгөө хүмүүс бидэнд таниулсан. Би хэн бэ? Би ямар Бурхан бэ гэдгийг бидэнд хэлсэн энэ илчлэлт бол Библи байгаа. Тийм учраас self revelation буюу Бурхан өөрийгөө бидэнд илчилсэн онцгой илчлэлт байдаг. Үг нь махан бий болж хүмүүстээр ирсэн гэж. Есүс Христ бидэн дээр ирэхдээ Бурхан хэн бэ гэдгийг бидэнд харуулж зогсохгүй. Бурхан руу очих тэр арга замыг бидэнд нээж өгсөн. Бурхан дээр очих тэр зам болж өгсөн ба. Тийм учраас бид нар үг болох эзэнтэй уулзах үед тэр эзнээр дамжуулан бид нар Бурхантай уулзаж Бурханаас тэр гайхамшигтай ухаарлыг бид нар авч чаддаг байна. За бид Библийг уншаад чимээгүй цаг хийж байгаа яг тэр үед ариун сүнс бидэнд илчлэлтийг өгдөг. Ариун сүнс бидэнд ухаарлыг өгдөг. Өөрөөр хэлбэл хүмүүс бид сул дорой учраас бидний оюун ухаан Бурхныг таньж мэдэж ухаарахад хязгаарлагдмал байдаг учраас Бурхны ариун сүнсний тусламж бидэнд хэрэгтэй. Ариун сүнс бидэнд ухаарлыг өгдөг. Ариун сүнс бидэнд Библийг ойлгоход минь тусалдаг. Тэгээд ариун сүнсний тэр илчлэлээр дамжуулан бид Бурхныг улам илүү таньж мэддэг байх нь. За энэ тухай нэгэн чухал жишээ бол Библиэлд гардаг штэ. Үлс номын 8 дугаар бүлэг дээр гардаг Этиопийн нэгэн хамбан сайд сүхт тэргэндээ суугаад Библийг уншаад явж ирсэн. Гэвч тэр Библийг уншиж байгаа тэр хэсгээ бол ойлгохгүй байсан тийм үү? За харин энэ үед Филипп түүнтэй уулзаад түүнээс маш чухал асуултыг асуудаг. Та уншиж байгаа зүйлээ ойлгож байна уу гэж. Тэгэхээр заримдаа бид нар уншиж байгаа зүйлээ ойлгохгүй тохиолдол биднэрт олон байдаг. Тэр үед Филиппийн асуултанд юу шаарддаг вэ гэхээр хин нэгэн хүн надад тайлбарлахгүй бол би үнийг ойлгохгүй нэ гэж. За ингээд Филипп үгийг тайлбарлах үед түүнд ухаарл ирдэг. Тэр Есүс Христийг таньж мэддэг, тэгээд усан баптизм авдаг шүү дээ. Тэгэхээр хин нэгэн хүн тайлбарлах үед бид үгийн тайлбарыг авах үед бидний зүрхэнд ухаарл ирдэг. Ухаарл ирэх тэр мөчид хүний амьдралд ямар гайхамшигтай өөрчлөлт бий болдог вэ гэдгийг энэ жишээ бидэнд тайлбарлаж өгч байгаа. Тэгэхээр Бурхны үг буюу Библийг бид нэр зөвөр ойлгож ухаарахын тулд мэдээж ариун сүнсний тэр тайлбар байгаас гадна ариун сүнс хүмүүсээр дамжуулан бидэнд тэр тайлбарыг өгдөг гэдгийг эндээс бид нэр харж чадж байгаа. Тэгэхээр та бүхэн чимээгүй цагийг жишээнэл хийхдээ тийм ээ бидний нэгэн үйлчлэл байдаг цахим чимээгүй цаг гэдэг үйлчлэл байгаа. Тэгэхээр энэ цахим чимээгүй цаг бол өдөр болгон онлайн орчинд хүмүүст үн төлбөргүйгээр чимээгүй цагийг бид нэр хуваалцдаг. Хүүхдийн чимээгүй цаг, томчуудын чимээгүй цаг гэдэг. За энд бол яг Библийн унших текст буюу хэсэг байгаа. За хойно тэгээд тайлбар байдаг. Энэ тайлбарыг бас хамт унших үедээ бид нар эндээс ухаарлыг авдаг байна. За нөгөө талаас бид
одоо YouTube үгийн хүн гэдэг одоо YouTube суугаараа дамжуулан тайлбар номлол буюу те Бурхны үгийг яг тайлбарлаж хүргэх энэ үйлчлэлийг хийдэг. Тэгэхээр энэ одоо тайлбар номлоор дамжуулан бид нарт тухайн Библийг ном болгоныг бид нар маш сайн ойлгох боломжтой байдаг. Тэгэхээр бид нар Библийн түлхүүр гэдэг номыг одоо хэдэн жилийн өмнө гаргаж ирсэн. Тэгэхээр энэ Библийн түлхүүр гэдэг одоо ном болвол те Библийн 66 номыг те ном тус болгонд нь тайлбарлсан одоо энэ тайлбар байдаг. Тэгэхээр иймэрхүү номуудаар дамжуулан бид нар одоо Библийн номын тайлбарыг авч те бас Библийн номоо ойлгох тийм бас боломжууд байдаг. За нөгөө талаас сая бид хэлсэн те Библиэд бол Бурхан хинбэ гэдгийг бидэнд илэрхийлж өгдөг гэсэн. Тэгэхээр Бурхан гэж хинбэ гэдгийг номоо бид нараас гаргасан. Тэгэхээр энд бол A.W. Tozer те яг Библиэлд Бурхан өөрийгөө илчлэн илэрхийлсэн Бурханы 20 одоо мөн чанарын тухай өгүүлсэн. Бурхан хинбэ гэдгийг илэрхийлсэн Библийн тайлбар байх жишээтэй тийм үү. За мөн бид нар бас номлогч нартай зориулж сургаал заадаг одоо номлогч нартай зориулж одоо Библийн тайлбар номлолыг хэрхэн хийх вэ гэдээ одоо энэ номыг гаргасан тийм үү. Тэгэхээр номлогч хүний хамгийн чухал үүрэг бол Бурханы үгийг тэр чигээр нь одоо тэ дамжуулж тайлбарлах, үгийг тайлбарлах. Ягаад гэвэл энэхүү тайл дээр дамжуулан тэ үгийн тайлбар болон ухаарлаар дамжуулан бидний амьдралд одоо жинхэнэ өөрчлөлт ирдэг тухай сайн жишээнд бид нар харлаа шүү дээ. За хамгийн сүүлд бид нар гаргасан ном маань болохоор энэ одоо Левит номын тайлбар одоо номлол байгаа. За жишээлбэл хуучин гэрээний номуудын дотроос хамгийн хэцүү номын нэг бол Левит ном шүү дээ. Уншихад одоо маш их ойлгомжгүй хэцүү байдаг. Гэтэл энэ Левит номыг маш ойлгомжтой, маш сонирхолтой мөн одоо маш их ухаарлыг өгсөн те ийм одоо байдлаар одоо бичсэн номыг бид нар орчуулж гаргасан байна. Лев номын одоо тайлбар номлол. За энэхүү Библийн номуудын тайлбар номуудаар дамжуулан та бүхэн бас тухайн номыг улам илүү ойлгох, гүнзгий тийм ээ сурч мэдэх боломжтой. Библийг бас зөв ойлгох боломжтой гэсэн үг. Тэгэхээр энэхүү одоо тайлбараар дамжуулан те бидний амьдралд ухаарл ирдэг гэдгийг одоо энэ чимээгүй цагийн энэ хэсэг биднэрт бол маш чухал өгч байна. Тэгэхээр мэдээж ариун сүнс биднэрт яг Библийг уншиж явах үед маань те яг Библиэр дамжуулан биднэрт илчлэлтүүдийг одоо өгдөг Бурхны дуу хоолойг бид нар сонсож авах боломжтой байдаг. Тэр нэгэн ишлэл те зүгээр Бурхны нэг ишлэл бидний амьдралыг тэр чигээр нь өөрчилдөг. Алдарт Августиныг нэг л ишлэл өөрчилсөн гэдгийг тухай бид нар ярьсан тийм үү. Тэгэхээр таны амьдралыг өөрчлөх тэр нэгэн ишлэлтэй уулзаж учирсан уу? Өнөөдөр ч гэсэн таны амьдралыг Бурхны нэгэн ишлэл өөрчилсөөр, шинчилсээр удирдан жолоотсоор байна. Дуулал 119-ийн 19 дэх ишлэлдэр өөрийнхөө тушаалуудыг надаас бүү нуугаач гэсэн үг ба. Тэгэхээр Бурхны үг гэдэг бол яг тэр нуугдсан, нуугдмал эрдэнэстэй адилхан юм бол чимээгүй цаг гэдэг бол Библи судлал гэдэг бол тэр нууц эрдэнэсийг бидэнд тайлж өгдөг те олж нээж өгдөг бидний нүдийг нээдэг энэ гайхамшигтай цаг байдаг. За бас нэгэн зүйлийг та бүхэд хуваалцахад бид ийхүү чимээгүй цаг хийж Бурхны үгийн тайлбарыг авах үедээ бас Бурхны үгийг тайлбарлах үедээ бас нэг зүйл болгоомжтой байх хэрэгтэй. Юу гэхээр Библийг уншиж байгаа хүн аль болохоор өөртөө тааруулж те өөрийгөө төв болгож унших гад байдаг. Библийг хүлээж авч тайлбарлахдаа бас өөрийгөө төв болгож өөртөө одоо илүү даваа талдаагаар тайлбарлах гад байдаг ийм зүйл бол байдаг. Тэгэхээр бид Библийг уншихдаа чимээгүй цаг өгөхдөө би төвнөж Бурхан төв байж. Би юу сонсохыг хүсэж байна гэдгээс илүүгээр Бурхан надад юу гэж хэлхийг хүсэж байна гэдг нь илүү чухал гэж бид нар ярьсан байгаа тийм үү. За мөн Бурханы үгийг бид нар ойлгож тайлбарлахдаа тийм өөрөөхөө тайлбарлах юм уу? Эсвэл өөртөө тааруулж тайлбарлана гэдэг бол маш аюултай байдаг. За нэг жишээ авъя. За хуучин гэрээний хаадын дээд номын 17 дугаар бүлэг дээр те ийм үйл явдал гардаг. За эзний зарц Элиягийн тухай гардаг тийм үү. За Элиягийн яг тэр үед бол бороо орохгүй өсгөлэн болдог. Яг энэ үед Элияд Бурхны үг ирдэг штэ. За түүнд ирсэн Бурхны үг нь юу гэдэг вэ гэхээр энэ газрын гадар дээр дахин бороо орох тэр өдрүүдийг хүртэл тийм ээ. Одоо сайн гурилаар та нар дутхгүй домбондох тосон ч гэсэн хоосрохгүй гэж. Өөрөөр хэлбэл эзэн энэ хүнд хэцүү цаг үед ч гэсэн хамт байж хангах болно гэсэн энэ үг тунхаглагддаг. За харин Элия энэ үгийг хинт хэлсэн бэ гэхээр нэгэн ядуу билсэн эмэгтэй байсан. Элиятай уулзсан те. Тэгэхээр тэр эмэгтэйд
Эли юу гэж хэлдэг гэхээр та эхлээд надад одоо тэр гурилаараа гамбир хайрч өгөөч гэж. Бин хайрч өгөөч. Харин энэ эмэгтэй гэж хэлдэг гэхээр надад сүүлчийн одоо тэ эцсийн одоо гурил тосмонд байна. Тэгээд үүний дараа бид нэр өлсөж өгөх байхаа гэж. Харин Эли юу гэж хэлдэг гэхээр үгүй ээ, надад эхлээд те бурхан хангах болно. Эхлээд надад одоо бин хайрч өгөөч гэж. Тэгэхээр яг энэ түүхэн үйл явдлыг харах юм бол те магадгүй энийг хүн уншаад ингэж бодох бах те энэ Илия гэдэг чинь бурханы хүн байж ямар одоо өөрийгөө ботсон эхлээд надад гэж те энэ эмэгтэйг сүүлчийн гурилыг аваад ахаараа яадгийн одоо яасан харгис юм бэ гэж те ингэж тайлбарлаж болох юм. Нөгөө талаас те магадгүй Илия юм уу эсвэл пастор хүн магадгүй одоо би пастор хүн те та нар харж гин үү эхлээд та нар бурханы зарцад үйлчлэх хэрэгтэй. Эхлээд та нар бурханы хүнд өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол та нар хангагдах болно, та нар өрөөгдөх болно гэж бас үнийг тайлбарлаж зааж болох юм тийм үү? Гэтэл яг үнэндээ Библийн яг энэ түүхийн яг гол тайлбар те гол мессеж нь юу гэхээр энэ бол итгэлийн тухай өгүүлж байгаа байхгүй. Бурханы үг ирсэн бол тэр үгийг итгэлтэйгээр хүлээж аваа. Бурханы үгэнд итгэл найдвараа тавиа. Нөхцөл байдал биш те бурханд өөрийнхөө итгэл найдварыг тавь тэгээд тэр итгэлийг чинь дуулууртай байдлаар шалгах болно гэдгийг энд илэрхийлж байгаа байхгүй. Энэ нөхцөл байдлын дунд дуулууртай байдлаар дамжуулан үнэхээр бурхантай уулзсан гайхамшигтай уулзалт энд байгаа. Бурханы хангамжийг авсан үйл явдал энд гарч байгаа шүү дээ. Тэгэхээр итгэл гэдэг бол те бидний нөхцөл байдал ямар ч байсан ч гэсэн бидэнд гайхамшигыг одоо үлддэг тэр зүйл байгаа. Тэгэхээр яг бодит нөхцөл байдлыг харах юм бол энэ эмэгтэй яг л хадны ирмэг дээр те унах гэж байгаа тэр нөхцөл байдал байгаа. Харин итгэлээрээ харах юм бол те бурхан тийм нөхцөл байдалд ч гэсэн энэ эмэгтэйтэй хамт байгаа. Өөрөөр хэлбэл бидний нүдэнд яг юу харагдаж байгаа вэ гэхээр хадан одоо ангал дээр тийм зогсож байгаа. Ингээл дуусаа. Ингээд өөрөөр хэлбэл одоо сүүлчийнхэн тэр одоо гамбирыг хайрч идэд үхлээ гэж. Гэтэл итгэлээр бид нар харах юм бол тэр хадан ирмэгдээ зогсож байгаа ч гэсэн бурханы хайр хангамжийн хамгаалалт тусламжийн гар яг тэр ирмэг дээр тэр одоо хүнийг ингээд түшээд байгаа аахгүй. Тэгвэл бурхан ийхүү ямар ч нөхцөл байдал бидэнтэй хамт байдгийн бол бид юунд санаа зовох юм бэ? Бид юунаас айх юм бэ, тийм үү? Ямар ч адгийн нөхцөл байдал байсан ч гэсэн бидэнд итгэл байгаа бол бидэрт найдвар байгаа бол бид нар бурханы гайхамшигыг харж чаддаг юм гэдгийг энэ мессеж бидэрт өгүүлж байгаа байхгүй. Тэгэхээр чимээгүй цаг гэдэг бол бидний тийм ээ нүдэнд харагдахгүй байсан зүйлсүүдийг одоо харуулж өгдөг тийм. Бидний чихэнд сонсогдохгүй байсан зүйлсүүдийг сонсоож өгдөг. Нүдийг нээж, зүрхийг нээж өгдөг. Түүгээр дамжуулан бидэнд бурханы онцгой ухаарлыг өгдөг тэр зүйл бол чимээгүй цаг байгаа байхгүй. Тэгэхээр ийхүү чимээгүй цагаа дамжуулан бид нар гайхамшигтай ухаарлал ирдэг. Тэр ухаарлал гэдэг бол бидний зүрхний самбарт бичигдсэн үг гэж. Тэр бид нар урдны хичээл дээрсэн чимээгүй цаг гэдэг бол бидний зүрхний самбарт бичигдсэн үгнүүд юм аа гэж. Ухаарлаар дамжуулан бидний зүрхэнд ирсэн, өгөгдсөн тэр одоо зүйлсүүд байх нь. За тэгээ бид сая ярьлаа те чимээгүй цаг хийх үед яг тэр ухаарлал ирэх үед юу болдог вэ гэхээр нэг талаас та яг миний бодит нөхцөл байдал, миний амьдрал тохиолдож байгаа үйл явдлууд, миний бодол, миний хүсэлч гэдэг юм уу те миний төлөвлөгөө гэсэн миний гэсэн бүх зүйл нэг талаас ирж байгаа. Нөгөө талаас бурхны үг буюу те бурхны хүсэл, бурхны арга зам, бурхны ухаарлал, одоо бурхны хүсэл гэдэг бүх зүйл нөгөө талаас ирж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хоёр хоорондоо мөргөлдөж байгаа байхгүй. Мөргөлдөж байгаа. Тэм учраас одоо quiet time буюу те чимээгүй цагийг QT гэж одоо товчилдог штэ. За үүнийг бас нэг өөр өнцгөр нь тайлбарлахдаа QT цаг гэдэг бол одоо англи хэлний quit буюу те одоо өөрөөр хэлбэл quit хийх одоо хаях одоо зогсоох гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл өөрийнхөө бодлыг зогсоох, өөрийнхөө хүслийг зогсоох, харин бурхныхыг хүлээж авах гэсэн утгатай байгаа. Өөрөөр хэлбэл бид нар бурхантай мөргөлдөх үед би өөрийнхөө гэсэн зүйлийг орхиод бурхныхыг дагаж байгаа, хүлээж авч байгаа те энийг ухаарлал гэж хэлж байгаа. Тэгэхээр Библийн дагуу ухаарлал гэдэг нь юу гэхээр зүгээр бид нар толгоондоо ямар зүйлийг ухаарж мэдэж авах гэдгээс илүүгээр бурхны хүсэл, бурхны арга замууд миний амьдралд ирэх үед би өөрийнхөө хаяад түүнийг
хүлээж авахыг ухаарл гэж хэлж байгаа юм аа. Амен. Тэгэхээр энэ чимээгүй цагийн хэмжээ бол итгэгч хүмүүсийн чимээгүй цагийн төвшин болол тийм ээ итгэгч хүмүүсийн төлөвшөлтийн төвшин гэж бас тодорхойлон хэлэх тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл бидний чимээгүй цаг хийж байгаа энэ төвшин болол те бидний итгэлийн маань төлөвшөлтийн маань хэр хэмжээг илэрхийлдэг. Бид чимээгүй цаг хийхээр бурхан дээр очих үедээ те ийхүү бурханы дуу хоолойг сонсож бидний амьдралд ариун сүнсний тайлбарлалаар дамжуулан ухаарл ирдэг. Ийхүү бид ухаарлыг авах үедээ те өөрийн бодол санаа, өөрийн хүсэл, өөрийн гэсэн зүйлийг орхиж бурханыхыг өөрийн болгож аваад тэгээд бид нар амьдрал руугаа эргээд явдаг. Магадгүй бид нар амьдрал руугаа эргээд очих үед те нөгөө нөхцөл байдал маань яг л хэвээрээ байж болох юм. Гэтэл хэдийгээр нөхцөл байдал өөрчлөгдөөгүй ч гэсэн би тэр дунд өөрчлөгдсөн. Би өөрчлөгдсөн. Бурхны ухаарл, бурхны үг над дээр ирсэн энэ үйл явдал бол чимээгүй цаг гэсэн үг. За дараагийн цаашлан хуваалцахыг хүсэж байгаа зүйл бол чимээгүй цагаар дамжуулан бид нар бурхныг хэн бэ? Бидний бурхан ямар зан чанартай, ямар бүн чанартай, ямар бурхан бэ гэдгийг бид нар мэдээ зогсохгүй бид нар түүнийг даган дуурайдаг гэсэн үг. Тэгэхээр чимээгүй цаг гэдэг бол бурхныг хэн юм бэ, ямар бурхан юм бэ гэдгийг надад илэрхийлэн зааж хэлж өгөхөөс гадна би тэр бурхныг даган дуурайдаг тийм үү? Энэ зүйл бол чимээгүй цаг юм аа. Маш чухал ойлголттой тийм үү? За тэгэхээр хүмүүс амжилтыг хүсдэг. Хүмүүсийн амьдралын зорилго ихэвчлэн амжилт байдаг. Харин бурхан биднээс юу хүсдэг вэ гэхээр зан чанарыг хүсдэг. Бурхан биднийг амжилтанд хүрээсээ дандаа амжилттай байгаасаа гэж хүсдэг юм биш. Та нар амжилттай байх үедээ л бурхан намайг өрөөж ийн, бурхан надтай хамт байна. Амжилтгүй байх үедээ бурхан надаас холдчихлоо гэж ингэж бодож болохгүй гэсэн. Тэгэхээр бид өөрсдийнхөө амьдралыг амжилтаар тодорхойлохгүй. Бурхан биднийг бас амжилтаар минь дуудаагүй шүү дээ. Биднийг амжилтын дотор байх үед биш, харин бидний бүтлгүүд донд байх үед, уналтын донд байх үед бурхан бидэн дээр ирж уулзаж биднийг хүлээж авсан байна. Тэгэхээр бид амжилтыг үргэлж хүсдэг, харин бурхан биднээс амжилтаас илүүгээр зан чанарыг хүсдэг байх нь. Нэг чухал жишээ Давид Голиат 2. За Давид Голиат 2-ыг та бүхэн мэдчихэв. Гэхдээ гол асуулт нь та нар Голиат шиг болохыг хүсэж байна уу, Давид шиг болохыг хүсэж байна уу гэж. Мэдээж Библийг уншсан хүн болгон бол би Давид шиг болохыг хүсэж байна, би Давид шиг болмоор байна гэж бүгд хүснэ. Гэхдээ яг жинхэнэ амьдрал дээр бид Давид шиг болохыг итгэлээрээ ч юм уу зүрстгэлээр хүсдэг мөртлөөс бодит амьдрал дээр бид нэг Голиат шиг болохыг бид хүсэж байдаг. Бид Голиат шиг том биетэй, бид хүчтэй, үргэлж ялдаг, тийм мундаг, амжилтанд хүрсэн тийм нэгэн байхыг бид хүсдэг. Бид нэр залбирахтаа хүртэл тийм ээ Давид шиг биш Голиат шиг болгож өгөөч гэж ийхүү залбирах тохиолдол байдаг байна. Тэгэхээр та өөрөөсөө асуугаар. Та үнэхээр Давид шиг болохыг хүсэж байна уу? Голиат шиг болохыг хүсэж байна. Бас нэгэн жишээ авч үзэх юм бид нар Йосефийн тухай шүү. Йосеф ба ах нар. За бид нар Йосефийн амьдралын тухай Эхлэл номоос унших үедээ тэнд гарч байгаа үйл явдлаар харах юм бол Йосеф нэг талд байна, Йосефийн ах нар байна. За бид нар энийг уншиж чимээгүй цаг өгөх үедээ заримдаа бид нар Йосефтэй адилхан болцсон байдаг. Заримдаа бид нар Йосефийн ах нартай адилхан болцсон байдаг. Бид нар өөрийгөө ингээ харьцуулаад харахад тийм. Тэгэхээр Бурхны тоо бол 12 буюу 12 хөвгүүнийг Бурхан өгсөн. Энэ бол Бурхны тоо байсан. Харин ах нарын сонгосон сонголт бол 11 байсан. Тэд 11-ийг сонгосон. Тэд дүүгээ хөдөлсөн. Тэгэхээр энэ 11 гэдэг бол хүний тоо байхгүй юу? 11 гэдэг бол амжилтанд хүрэхийн тулд төрсөн дүүгээ хүртэл өхүүлж төрсөн дүүгээ хүрт хөдөлтаад ямар ч аргаар хамаагүй амжилтанд хүрэхийг хүсэж байгаа ийм хүний хүсэл буюу хүний гэмт зан чанар дүрх байх. Амжилтын тоо бол 11 гэж хэлж болох юм. За тэгвэл эсвэргээр нь Бурхны хүсэл буюу Бурхны зан чанарын тоо бол 12 байна шүү дээ. 12. Тэгэхээр Бурхан 12 буюу тэр эв нэгдлийг тэр зүйлсийг Бурхан хүсэж байгаа. Тэгвэл Бурхны тэр хүслийг хүн өөрийнхөө хүсэл буюу 11 биш харин Бурхны хүслийн тоог авахын тулд бид нар Бурхны үгэн дээр очих хэрэгтэй болдог.
Тэгээд бид чимээгүй цаг хийгээд Библийг унших үед тухайн текстэн дээр гарч байгаа түүхэн үйл явдал, нөхцөл байдал, тэр гарч байгаа хүмүүстэй энэ хүмүүстэй бид нэр өөрийгөө толдон харах боломжийг Бурхан бидэнд өгдөг. Энэ тухайн үйл явдал, тухайн хүмүүстэй надтай адилхан байна уу? Тэр хүмүүсээ дамжуулан бид өөрийгөө иргэн харах тийм үү? Би хин юм бэ гэж тийм. Иргэн өөрсдөө бид нар харна гэсэн. Тэгээ бид нар сонголт хийдэг тийм үү? Бид нар 11-ийг сонгох уу, бид нар 12-ыг сонгох уу? Амжилтыг сонгох уу? Эсвэл бид нар Бурханы хүслийг зан чанарыг бид нар сонгох уу гэж. Хэрэв бид нар яг энэ хэсгийг уншиж явах үедээ Йосефийн ах нартай адилхан болсон байгаа бол би 11-ийг сонгоод яваад байгаа бол зогсоод нөгөө кют хийгээд тийм зогсоод хаяад 11-ийг биш 12-ыг сонгож цааш нь явна гэдэг бол чимээгүй цагийн хүч чадал байгаа байхгүй. Тэгэхээр үгээр дамжуулан ухаарл ирдэг, өөрчлөлт ирдэг гэдэг тухай бид нар ярьж байна. Йосеф ах нартай хэлсэн тийм. Та нар намайг Египт рүү худалдсан боловч үнэндээ энэ та санаа зовох хэрэггүй. Яагаад гэвэл Бурхан та нараас өмнө Бурхан намайг илгээсэн юм аа. Бурхан үе олон хүнийг аврахын тулд намайг илгээсэн юм аа гэдэг тухайд ярьж байгаа. Тэгэхээр Бурханы үг биднэрт тухайн бодит нөхцөл байдлаас дээгүрэх тэр ухаарлыг өгдөг, том зургийг бидэнд харуулж өгдөг. Тэгээ энэ бүгдийн цаана Бурхан ажиллагаа хийж байгаа, Бурхан агуу гэдгийг бидэнд харуулж өгдөг. Энэ гайхалтай зүйл байх нь. Тэгэхээр Йосеф ямар тэр хүнд хэцүү нөхцөл байдалтай тэр Бурхантай хамт тэр Бурханы дуу хоолойтой явсан учраас энэ бүгдийг харж чадсан байна. Ах нар нь харж чадаагүй зүйлийг Йосеф харж чадсан. Яагаад гэвэл түүнд Бурханы үг ба Бурханы илчлэлт түүнд байсан байгаа байхгүй. Өөрөөр хардаг. Тэгэхээр чимээгүй цаг хийдэг хүн, Бурханы үгийг сонсдог хүн, Бурханы дуу хоолойг авдаг хүн гэдэг бол ямар хүн үг тэр өөрөөр хардаг хүн. Магадгүй том зургийг хардаг хүн гэсэн үг тийм. Тэр Йосеф шиг өөрөөр хардаг нэгэн байгаасаа гэж хүсэж байна тийм. Тэгэхээр ийхүү хүн Бурханы дуу хоолойг сонсож Бурханы үгтэй хамт байх үед ямар ч нөхцөл байдал, амьдралын ямар ч нөхцөл байдал Бурханд өөрийгөө даатгаж чаддаг. Өөрийнхөө амьдралыг Бурханд даатгаж чаддаг. Түрүүн тэр ядуу бэлэвсэн эмэгтэйн тухай бид нар жишээ авсан тийм. Өнөөдөр сая Йосефийн тухай ярьж байна. Тэгэхээр эзэнтэй хамт байна гэдэг бол ийм онцгой байгаа. Дуулал 29-ийн 4-р эшлэл дээр эзний дуу хоолой хүч чадалтай, эзний дуу хоолой сүр жахлантай гэж хэлсэн. Тэр Мөсегийн тухай бүгдээрээ бас санаа тийм. Мөсе Израильчуудыг цөлд өдөртөх үед маш хэцүү байсан. Заримдаа тэр Бурхан дээр ирээд юу гэж залбирж ирсэн. Бурхан минь ингэж явсанаас үхсэн дээр та намайг хүлээд өгөөч гэж. Тэгтлээ зөвхөрсөн байдаг тийм үү. Харин энэ нөхцөл байдлын дотор тийм Мөсе ялч чадсан нь замаа гүйцээж чадсных нь нууц нь юу гэхээр тэр үргэлж Бурхан дээр очиж исэн. Тэр Бурхан дээр очиж үргэлж Бурханы дуу хоолойг сонсож байсан. Тийм учраас тэр ялч чадсан. Нэг талаас хүмүүсийн дуу хоолой Мөсег шүүмжилсэн, шүүсэн, буруутгасан, зэмлсэн тийм ээ маш олон дуу хоолой. Харин энэ бүгдийн донд тэр Бурханы дуу хоолойг сонсч чадсан. Тэгвэл өнөөдөр таны амьдрал ч гэсэн ялгаагүй. Таны эргэн тойронд таныг шүүсэн, шүүмжилсэн, гутаасан, доромжилсан янз бүрийн дуу хоолойнууд байгаа. Харин энэ бүгдийн дунд та Мөсе шиг Бурханы хүчрхэг дуу хоолойг сонсдог байхыг хүсэж байна. Яагаад гэвэл Бурханы үг гэдэг бол хүмүүсийн үгийг ялдаг юм аа. Хичнээн сая хүмүүс байсан ч гэсэн тэдний үгийг Бурханы үг ялдаг. Яагаад гэвэл Бурханы үг бол хүчтэй юм аа. Мөсе ийхүү Бурханы хүчрхэг үгийг сонссон учраас тэр ялалт байгуулж чадсан шиг та үргэлж Бурханы үгийг сонсдог, Бурханы үгээс хүч чадлыг авдаг. Тэгээд Элиятай уулзсан тэр ядуу бэлэвсэн эмэгтэй шиг мөн Йосеф шиг Бурханы үгээр дамжуулан хүчрхэгдсэн, ялан дийлсэн тэр нэгэн байхыг хүсэж байна. Үргэлж чимээгүй цаг хийх болгонд Бурхан танд ухаарлыг, ариун сүнсний илчлэлтүүдийг өгч тэнхүү эзнээс ирсэн ухаарлын дагуу, үгийн дагуу та дуулууртаагаар үйлдэх үед таны амьдрал гайхамшигтай ялалт, тэр ялгуулсан ивэлүүд дүүрэн байхыг эзний нэрээр хүссэн ерөөж байна. За өнөөдрийн хичээл дээр бид чимээгүй цаг бол ухаарл юм а гэж үздсэн бол дараагийн хичээл дээр бид чимээгүй цаг бол өвдөг сүгдэлт юм а гэдэг талаар үргэлжлүүлэн ярих болно.